Bridal the shower. Йоо за үсэд суулах юм аим шиг. За hello guys, ингээд channel дээр гин тавтай морил хэдүүлээ бүтэн 1 сарын турш дуулцсангүй. Би өөрөө нилээн завгүй явлаа. 9 сар бол миний хамгийн завгүй саруудын нэг байлаа. Та нарыг харж байгаачлан ийм засвар масврын ажил за тэгээд дээрээс нь би өөрөө ч гэсэн айгу завгүй явлаа. Ерөнхий бол нэг тийм чихвчний нэг ийм орооцолцсон утас шиг л нэг ийм муухай заваарсан юм яваад байгаа байхгүй. Заваарсан ч гэж завгүй юм яваад байгаа байхгүй. 10 сар гарснаар ерөнхийдөө миний зав арай гайгүй болж гин. Тэгээд YouTube channel дээр бичлэг хиймээр санагдаад бичлэгээ хийж байна. Тэгээд та нар ерөнхийдөө миний хувийн амьдралтай холбоотой зүйлс юу болж байгааг харахыг хүсвэл миний Instagram-ыг дагаарай гэж зөвлөе доо. Тэгээд Instagram-ыг дагаад миний амьдралыг юу тохиолдож байгааг харахгүй юу те. За тэгээд мэдээж 10 сар гарсан. 10 сарыг би бол Spooky Month гэж нэрлэж байгаа. Яагаад гэх юм бол 10 сард аимшигын баяр болдог, 31-нд аимшигын баяр болдог. Тэр болтол ерөнхийдөө 31 хоногийн туршид тийм аимшигын уур амьсгал оруулъя гэж бодсон. Тааштай орох бичлэгнүүд дандаа аимшигын бичлэгнүүдтэй холбоотой явагдах байх. Тэгээ 31-нд бас нэг хөөрхөн бодсон байгаа. Энэ бичлэгтэр хэдүүлээ шинэ цуврал эхлүүлж байгаа чаналта юу вэ гэхлээр аимшигын видеонууд дээр реакшн хийн. Тэгээд 31-ний хүртэл 7 хоногийн ямар нэг өдөр нь хэдүүлээ аимшигын бичлэг дээр реакшн хийж байгаа бичлэгнүүд явагдах нэ. Эхний үзэг бичлэгнүүдийг би өөрөө сонгоцсон байгаа. Тэгээд дараагийн бичлэгнүүдээс та нарын сонгосон бичлэгнүүдийг ерөөхдөө бол үзэх болно. Тийм учраас та нар миний Discord сервер рүү ороод энэ Horror Submissions гэсэн нэг юм channel хэсэг байгаа. Энэ дээр болохоор шинэ пост бичээд бичлэгнийхаа линкийг оруулаад энийг үзээрэй, энийг реакшнийгээр баба. Тэгээд ерөөхдөө би тэндээс нь харж агаад ямар бичлэгнүүд байна гэдгийг нь шүүгдэж агаад ерөөхдөө дараагийн бичлэгүүд дээр үзэгдээд явна гэсэн үг. Тэгэхээр та нар миний Discord сервер рүү ороод мөн миний Instagram-ыг дагаарай. За тэгээд одоо ихний бичлэг рүү шууд орцгоё доо. Ямар ч их юм ярьч юу. Эхний үзэг бичлэгээ болсон. Тэгээ энэ ерөөдөө Монгол суугийн гаргасан бичлэг байлээ. 3 болсон явдал орондоо аимшигт аялал тэр дүүсгсэн нэг юм бичлэг байлээ. За орондоо орох зүйл гинэ. Би Энтхэгийн Бангалор хотод амьдардаг. Энэ бол 13 настай байхад надад тохиолдсон жинхэнэ түүх юм. Нэг оройн 8 цагийн орчим би орон дээрээ доошоо хараад хэвтэж нүдэн анаад намуухан хөгжим сонсож байлаа. Гэнэт хөлийн хуруунд дээр минь хүчтэй таталт мэдрэгдэв. Би эргээд орны булан руу харах тэр үед нэг зүйл харсан. Цайвар бараг л үзэгдэхгүй гар хурдан орны доогуур орчихлоо. Эхэндээ би аав минь байх гэж бодсон. Учир нь аав маань надаараас юм. Аав минь байх is crazy work bro. What the fuck. Би босоод хоёр гараараа зохиж "Аава, таныг тэнд байна гэдгийг чинь мэдэж байна шүү. Айлгахгүй шүү" гэж хэлв. Үүний хариуд орны доороос зохих дуу сонсогдлоо. Би жаахан инээмсэглэн дахин чанга цогтлоо. "Аава, гарч ирээч. Одоо гарч ир" гэж дуутахад гэнэт гаднаас аав "Юу болоод байна?" гэх нь дуулцсан юм. Аав минь гадна хашаа засч байсан бөгөөд арын хаалга хол байсан тул тэр хурдан дотгошоо орж ирж чадаагүй байжээ. Ээж минь гал тоогоонд хоол хийж байсан, харин ах минь өөр хотод байсан. Би хөдөлж чадлагүй хөшөв. Зүрх минь хүчтэй зохилж эхэлсэн. Тэгэд би гэнэт өрөөнөөсөө гүйж гарлаа. Гэр бүлдээ болсон явдлыг хэлэхэд хинч итгэсэнгүй. Зүгээр л миний төсөөлөл байсан гэж хэлсэн. Гэхдээ би харсан зүйлдээ итгэдэг. Орны доороос зохих тэр гар хөдөлж байсан. Мөн доороос зохих дуу гарсан нь тэгээд юу юм? Одоо би 19 настай. Тэр шин орныхоо доор юу байсан бол гэж одоо ч боддог. Гэхдээ үнэндээ тэр үед би орон доотгоо хараагүй дээ баярлдаг. Орон доотгоо хараагүйд баярлдаг ш. Тэгээ одоо тэрийгээ өнгөрөөгөл тэр насаараа тэр орон дээр дахиад унтсан гэсэн үг юм уу тий. За аимшигтай аялал гинэ. Аимшигтай аялал. Би 1-р курсын оюутан байхдаа ийм нэг аимшигтай явдалтай нүүр тулж байлаа. Би сургуульд орохын төлөө Репир хотоос шилжин ирээд оюутны дотор байранд амьдардаг байсан юм. Нэг өрөө найзуудтайгаа гадуур гарахаар болсон. Тэр үед гэрээсээ гудамжны скутер авчирсан байсан тул хотоо дотор төвөггүй явж байлаа. Скутер гэж мопед. Оюутны байранд нууцаар гарах амархан биш ч оюутны байрны хамгаалагчтай сайхан харилцаатай болсон байсан тул тэр орой бидэнд тус болсон. Эхлээд бид дөрвөлээ байлаа. Би Халори, Жай, Адиша. Хожим манай хоёр эмэгтэй найз Ниха Сумя бидэнтэй нийлэхэр болсон юм. Нилээдгүй юм болж эцэст нь бид товлсон газартаа цуглалаа. 2 скутерт 6 хүн ноогдож байсан тул бид хуваагдахаар болов. Жай Ниха Сумяг авч явахаар болж би Халор Адишагийн хамт өөр скутер дээр бро өөртөө хоёр охин мөхөн суулгацтэй. Явахдаа би Нихагаас хаашаа явж байгаа талаараа асуухад тэр инээмсэглээд "Зүгээр л биднийг даг" гэж хариулв.
Өвөл байсан учраас шөнийн агаар хүйтэн шөн оройн цаг. Тэгээ ерөн заяа та нар ингэж нөгөө одоо энэ гадуур айгүй харагдчихлээ. Эко байк маг янз бүрийн мопед ч үт юм уу. Гуруула битий сууж яваараа амар осолтой юм байлээ шүү. Хэцүү байсан ч бид яаж иж байгаад замдаа гарсан. Удаа явсны дараа би хотын төвөөс хэрэг холдсноо анзаарав. Тэгэд Адиша Нихагаас асуув. Хаашаа явж байгаа юм бэ? Ниха орхигдсон сүнстэй худалдааны төв байдаг. Тийшээ гэж хариулав. Тэр үеэс л бүх зүйл эвгүй санагдах болсон. Халуурын тэр талаар муу зүйл бодсон нь илт. Үнэн дээр Яа, муу зүйл бодсон. Шидүүлээ чинь бүр юу вэ? Тэр нэг цэргийн орхигдсон байр маяр тэгснэ нөгөө нэг юу лээ? Барилгын материал илүү тийш миш орж исэн мэт хэдүүлээ. Та нарт тэрийг үзег бол тэр стримийг өөр нь үзцгээгээрэй. би ч гэсэн тэр санааг таашаасангүй. Гэхдээ бид аль хэдийн ийм хол ирчихсэн байсан учраас ганцаараа уур амьсгал эвдмээргүй байлаа. Тиймээс зөвшөөрсөн. Гэтэл Адиша над руу ойртож ирээд шивнэж хэлв. Сумяг хардаа. Би эргээд харахад үнэхээр нэг юм биш байлаа. Түүний царайн цонхиж 50 бус харагдаж байв. Би Сумя чи зүгээр үү? Өвдөө юу? гэж асуув. Замаа Үгүй, өвдөөгүй. Гэхдээ ямар нэгэн зүйл таагүй санагдж байна. Буцах хэрэгтэй. Гэхэд Ниха урлан дууга тата. Чамайг энэ ойд орхин шүү. Дууга татчих. Би юм хэлэх гэж байтал халуурыг гинэт скутерээ зогсоохыг гуйв. Тэр өөрийгөө таагүй байгааг хэлж би скутерээ зогсоолоо. Жайч бас бидний ард зогсов. Адиша халуурыг өсөж байхад тэр ойролцоох нэг чулуун дээр суугаад амарсан. Бид хөөрөлдөж яагаад тэр худалдааны төв орхигдох болсон шалтгааны талаар ярьж эхэллээ. Гэнэт хаанаас ч юм Сумя чанга чарлаж орилов. Бүх хүн айж сандрахад халуурын усууж байгаад гэнэт босов. Сумя уйлж эхэлсэн. Би түн дээр очиж гараас нь бариад юу болсон бэ гэж асуухад хоолой нь жижирч байв. Яаралтай эндээс явах хэрэгтэй гэхэн тэр Ниха ууртайгаар хүүхэд шиг авирлахаа болооч гэж ориллоо. Гэхдээ энэ удаад Сумя чанга дуугаар чи өөрөө бол би огтоо тоглоогүй байна гэж буцааж хэлсэн. Энэ үгийг сонсоход надад хангалттай байлаа. Би Сумяг скутер дээр суу гэж хэлээд бид бүгдээрээ сууж хот руу буцав. Бидний аялал чимээгүй бас хүйтэн байсан. Сумя Жаяас маш чанга зуурсан байв. Үүнд нь би жаахан атархаж байснаа нуухгүй. Гэхдээ түүний айж байсны илрэл нь тэр гэдгийг ойлгож байсан. Өглөөний 5 цаг 30 минутын орчимд бид цайны газар зогсов. Бид зогсоход Сумя шуудал сандал дээр очиж цайны газар зогсов. Бид хувц. Аниг нэг Сумя шуудал гинт дэлгэсний урд нь шалдан хүн явдлаа гэж бодлоо шүү. Сандал дээр очиж суулаа. Бид түүнийг хүрээлэн зогссон. Би түүнээс одоо зүгээр үү? Усуух уу? Хоол идэх юм уу гэж асуухад тэр толгоос эксрээд үгүй зүгээр л энд суугаад байж бай гэлээ. Жай ойртоод чи юу харсан юм бэ гэж зөөлө асуув. Эхэндээ тэр юу ч хэлсэнгүй. Гэтэл тэр үйл явдлыг санах үедээ царай нь дахин цонхиж эхэллээ. Тэр бидэнд хэлэхдээ би ойроо орсны дараа нэг эмэгтэй модны араас ширтэж байхыг харсан. Эхэндээ түүнийг сайн харж чадаагүй л дээ. Учир нь бид явж байсан. Гэхдээ бид зогсоод чулуун дээр суух үед тэр эмэгтэйг тод харсан гэж хэлв. Эмэгтэй халуурын яг хажууд зогсож байсан. Түүний хөлнүүд хэвийн бус нугарсан, нүд нь бүр цав цагаан, арьсан цонхиж амьгүй харагдаж байсан гэв. Үүнийг сонсоод бид бүгд хөшиж орхилоо. Ялангуяа халуурын яг тэр мөчийг толгойд дахин бодон зогсон. Тэр шөнөөс хойш би харанхуй болмогц ой модны зах руу дахин яваагүй. Учир нь заримдаа чамайг хэн нэгэн модны цаанаас ширтэж байгааг чи мэдэхгүй л өнгөрдөг. Окей. За тэр дүрс гэдэг. Сайн уу? Намайг Малайша гэдэг. Энэ бол би 7 эсвэл 8 настай байх үед мэн болсон жинхэнэ явдал. 2011 онд манай гэрээг хуй салхи дайрсан юм. Байшин нэлээдгүй эвдэрсэн болохоор би хэдэн 7 хоног эмээтэйгээ хамт амьдрахаар явсан. Нэг өдөр эмээ маань бараг бүхэл ач зээ нараа гэртээ авчирч бүгдээрээ шалан дээр дэвсгэр дээр унтсан. Тэднийг Маркус, Лиа, Амия, Рико, Ниа гэдэг. Шөнө дунд 3 цаг 20 минутын үед үү эсвэл 3 цаг 40 минутын үед би цаг нэргээ харцсан байна. Бүгд унтаж байсан. Харин би зурагт үзэж жаахан суулаа. Гэхдээ анхаарал маань өөрийн мэдлэггүй харанхуй коридор руу татагдаж эхлэв. Яагаад ч юм тэр зүгт би ширтээд л байлаа. Гэтэл 2 минутын дараа
нэг дүрс гарч What the ирсэн. fuck? Тэр яг л өвөөгийн маань хэлбэртэй том гэдэс гонцгой толгойтой. Гэхдээ нэг л зүйл биш байсан. Өвөөгийн маань Арсны өнгө нь хэлбэртэй. хит цайвар. Өвөө маань бор арьстай хүн. Бас тэр этгээд эвгүй доголсон маягтай алхаж байсан. Хачирхалтай нь өвөө эмээгийн маань байдаг өрөөний эсрэг талд байдаг авгын өрөө рүү алхаж байв. Өвөө тийшээ ордоггүй байсан юм. Хүүхэд байсан болохоор би сониуч зангаараа папа гэж дуудахад тэр дүрс гинэт зогссон. Толгоогоо айжуухан над руу эргүүллээ. Би нүрийг нь хараад зүрх минь цохилгоо болчих шиг л болсон. Тэр өвөө маань биш байсан. Тэр өөр зүйл байсан. Гинэт тэр над руу чиглэн гүйж хэллээ. Би айсандаа хучлаг доогоороо шургаж орон нүдээ тасайнаад хүчээр унтах гэж хичээсэн. Маргааш нь нойрносоо сэрэхэд бусад хүүхдүүд бүгд босчихсон байв. Би тэдэнд харсан бүхнээ ярихад тэд бүгд инээлдэж намайг худлаа ярьлаа гэж шоолсон. Харин Аамиа л чимээгүй сууж байлаа. Бүгд галтоогоо руу явсны дараа би Аамиа руу харвал тэр над руу айдастай харцаар харж зөөлөн хэлсэн. Yo, за welcome back guys. Тэгээд би саний суугийн сүүлийн бичлэгийг үзчихсэн чинь миний камерны цэнийг дуусаад тэгээ ерөөхдөө айгу сони юм болчлаа. Тэгээд би дахиж тэр бичлэгийг нэг тийм жүжиглэж дахиж нэг шинээр нь үзмээргүй байгаа учраас ерөөхдөө тэр чигт нь орхиё. Тэгээд та нар үзэх хүсвэл өөрсдөө тэр сууглаад ороод үзсэгээрээ тэгээд ингээд үлээ шууд дараагийн бичлэг рүүгээ орцгоё. За энэ болохоор ACM Official гэдэг сайтны Mickey Mouse 2 short horror film гэсэн нэртэй. Subtitle байсан. Тэгээ би тэрийг нь авто translate гэж яагаад монгол болгоцсон байгаа. Тэгээ хэр орчуулагдсан эсхийг мэдэхгүй байна. Тэгээ ямар ч шууд үзцгээе. Can you survive the Mickey Mouse challenge? Wait until midnight. Play this 1928 clip of Steamboat Willie do the same whistle. Wait. And you'll be visited by Mickey. Okay. Mickey Mouse spawned байгаа юм. Yo, what the fuck? Юу юм бэ сая? What? За бэний паус чадахгүй юм. It's midnight. I'm about to do the Mickey Mouse challenge. Hopefully Mickey won't come and get me. Уурын зэвний хэсэг гэнэ. Яа, за энэ авто транслейт жоохон буруу сонголт байсан юм шиг байна. Йоо. Тэгснэ бэлтгэн дээр нь байхгүй. Яагаад хүмүүс ийм юм харчаа зүгээр ингээд тайван суусна. За энэ ч угаасаа би л бургам харчихлаа та. За босч аягаа угаая. Яг ийм бодох уу? Нэрэл аягаа угаачдаг юм зү. Аягаа угаагааг юм. Йоо. Их тэр замаа нүдтэй юм бэ тэр Mickey Mouse. What? It's late. You're tired. Just do. Shut your bitch. Өдөр хөгжин.
Okay, bro. Яа, тэгтээ энэ угаасаа ягныхаа усанд үхнэ гэдэг бол бас л балиар үгүй л шүү дээ. Mickey Mouse 1 2 3 гэж гарцсан байгаа юм байна шүү дээ. За энийг дараагийн имжлэгээс үзэх юм байна. Дараагийн имжлэг болохоор саяны Mickey Mouse ACM Official гэдэг сувгийн Omegle 2 short horror film гэсэн нэртэй бичлэг байна. 4 сарын өмнө цацагдсан юм байна. Окей. Omegle орж байгаа юм. Hi, I'm April. What's your name? Samara. You're pretty. I like your skin. Thanks. Do you want to switch bodies with me? What? Wait, what? I want to be you. I want to wear your skin like clothes. Wouldn't that be so much fun? That's so weird. No thanks. Come on. It'll be fun. Switch with me. Switch with me. Switch with me. That was so creepy. Яага залгаж. What the fuck? Look, I'm you now. Samara? You caught me. That's not funny. I'm gonna go. Wait, don't go. I want to show you something. What are you gonna show me? Just wait. You'll see. What are you doing? So, Switch with me. Switch with me. Switch with me. Switch with me. What's going on? Switch with me. Rose changing skin in real life. What's happening? Where am I? Why do I sound like that? Тэгэл өөдөөс нь switch with me гэдэг болом шүү. Please, please, Samara, please. What did you do? Then I am back again. Камерны зэнийг дуусчлаа ёо. Ганц бичлэг хийж гисэн шамруулаа асуудал гарч ирд юм бэ. За энэ бичлэг амартаас үзээд дуусгая. Би камерад дахиад 5 минут цэнгэлсэн юм учраас 5 минутын дараа дахиад цэнийг нь дуусгах гэлзээ. Please. What did you do? See? I told you this would be fun. I like wearing your skin. Change us back. This isn't funny. Oh, poor old me. What's wrong? You don't like your new body? Please, Samara. I don't want to be you. I want my body back. Switch with me гэж Well, орилч тоо. that's too bad. Because I like being you. Please. Bye-bye now. Wait, no. Окей. За ерөнхийдөө бол ингээ миний олсон бичлэгнүүд ерөөсөө ямар ч аимшиг юм байсангүй. Бид нар Монгол бичлэгэн дээр л нэг ганц хоёр бий орцсон л.
За тэгээ дараагийн бичлэгнүүдээс та нарын бичлэгнүүдийг үзэж үзье. Тэгээ та нар өөрсдөндөө хамгийн аимшиг гэсэн бичлэгнүүдээ олохгүй бол над чиг ийм нэг жоохон сууг бичлэгнүүд олох юм бол ер нь бүтэхгүй юм байна шүү. За тэгээ энэхүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Лайк болон subscribe тавьчих дараарай. Өнөөдрийн бичлэг жоохон фейлний болчлоо. Гэхдээ гайгүй байхаа биднэрт edit гэдэг програм байгаа шүү дээ. Edit гинэ. Edit хийх нөхцөл боломжтой байгаа шүү дээ. Гайгүй болохыг хичээнэ. За тэгээд yes